Улсын их хурлын гишүүн уянга Монголын үндэсний ардсан намын гишүүнээсээ татгалзах өргөдлөө өгчээ. Одоо тэгээд улс төрийн биеэ үнэлэгч гэх мэтээр баахан шүүгнэ болоогүй. Инх сайхан дарган ч юм уу хин нэг нь угаасаа тиймэрхүү хүн байсан юм уу? Та нар мэдчихэл байгаа штэ гэсэн юм ярих байх л да. Гэхдээ өөртөө яачхад байхаар нь тэд нар ямар болохоор нь хүмүүс зүгтаад байгаа талаар огт ярихгүй. Ер нь бол манай улс төрийн намуудад хүн байтугай чөтгөр шуламж тогтооргүй болчиход байгаа нь үнэн юм. Чөтгөр шуламж ч бас эх орон гэж юм байдаг л байлгүй дээ. Хэн нэг дарга нь эх орноо тараачих гээд улаан цайн эх орноосоо оруулж харь улсад орд газараа зарчих гээд байхаар нь эх орон шулам нь өрүүлзэж таарнаа да. Ингээд нөгөө популист чөтгөрийн дүрийг босгож ирж муу санаатай чөтгөрийг сайн санаатай намын дарга нь бутавж нам ялж амар сайхандаа жаргадаг үлгэр хүүрнэж эхэлдэг юм. Уянга гишүүний хувьд унсан газар угаасан устай чөтгөр болохоор учир нь олддоггүй чөтгөрүүдээс л холдож байгаа тэр юм. Нэг үлгэр байдаг штэ. Нэг лам явж байтал чөтгөр сууж байх юм гинэ. Уг нь хөөрхий зүг зүгээр л сууж байгаа юм л да. Тэгсэн өнөө лам нь чөтгөрийг дарах тарин уншаад эхэлдэг. Тэгэхээр өнөө чөтгөр за ламгаа зүгээр байхад зүгээр л яваарай гэж хэлдэг гэж байгаа. Яг л үн шиг намын дарга нь зүгээр байсан бол нам доторх эх орон чөтгөрүүд нь зүг зүгээр л сууж явах хэрэгтэй байхгүй юу? Зүгээр байхад зүгээр л байгаараа да намын дарга нараа.